Сайн байцгаана уу сонсогчдоо, шинэхэн дугаардаа тавтай байрал. За өнөөдрийн дугаараар 2023 онд дөнгөж саяхан үлдэгдсэн нэгэн харамсалтай хэргийг та бүхэндээ ярьж өгөхөөр сонгож авлаа. За дугаарын туршид өнөөдрийн нийгэмд хөндөгдөх шаардлагатай яагаад ийм байдгийм бэ гэж бүр бодогдохуйц хид хідэн асуудал яригдах байх. Тэгээ та бүхэн маань дууслан сонсоод өөрт төрсэн сэтгэлдээ бичиж үлдээхээ битгий мартаарай. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх баруун ард аюушийн дугаар гудамжинд нэгэн нийтийн байр байдаг. Тухайн нийтийн байрны эзэн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нийтийн байрныхаа гадаа явж байтал ойролцоогоор 1 настай болов уу гэмээр хүүхдэд твэрсэн эмэгтэй хурж ирээд би хүүхэдтэйгээ үнэхээр очих газар байхгүй, та намайг нийтийн байранда амьдруулчихаа, танад өрөө байна уу гэж асуусан байна. Ингээд энэ эмэгтэйтэй 350 мянган төгрөгөөр түрээслүүлэхээр болж гэрээ хийгээд тухайн эмэгтэйг хүүгийнх нь хамтаар 8 тоот өрөөндөө амьдруулахаар болсон. За ингээд бүгдээрээ энэ хүүхэдтэй эмэгтэйг болохоор А гэд цаашаага яриад явъя. Нийтийн байрны эзэн буюу гэрч наран гэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ дурдахдаа би наадам арай болоогүй байхад А гэх эмэгтэйгийн амьдрах болсон 8 тоот өрөөнд нэг удаа ороход бүр маш их хог овоолчихсон. Бэлэн гомь болон ундааны хоосон савнуудыг өрөөд тавьчихсан ашиглана гэд хаяхгүй байж байсан. Тэрнээс хойш бол би гэрээр нь ороогүй гэж хэлсэн. Тэгээ хүүн бол юм түшээд зогсож байсан. Хүүгийнх нь биед бол ил харагдах бэртэл байгаагүй. Гэрч наран гэрлийн харснаар хүүхэд нь хоол хүнс муутай байх шиг байсан болохоор өрөвдөөд хүүхэдт нь нэмэлт сүү, тижэл, овёс энтер авч өгчээсэн юм байна. За ингээд 2023 оны 8 сарын 1-ний өдөр нийтийн байрны эзэн 15-аас 16 цагийн орчимд дээвэр дээрээ засвар хийж байгаад шатаар дээш өгсөж байхдаа Аатай 2 давхрын шатан дээр тааралцсан юм байна. За тэр үед бол хүүхдээ урдаа твэрчихсэн, хүүхэд нь таталт өгчихсөн, хүүхдийнх нь туханд хөхрөөж шалбарсан байдалтай мөн царай нь цонхижчихсан. Тэгээ нэг уйлах гээд чадахгүй ч байгаа юм шиг хүүхэд нь янзаглаад сонирн байдалтай болчихсон явж исэн. За тэгээ байрны эзэн бол А гэх эмэгтэйгээс хүүгийг авч тврээд юу болов гэд асуусан чинь А хэлэхдээ манай нөхөр уурлаад хүүхдийг хан руу савчглаа гэж хэлсэн маа. За энэ үгийг сонссон байрны эзэн бүр үнэхээр зочирдоод юу яриад байгаа юм бэ? Ийм жоохон хүүхдийг яагаад хан руу савдсан бэ гэд уурлаж эхэлсэн. Тэгсэн Аа гэдэг эмэгтэй хариуд нь юу гэж хэлсэн гэж манай нөхөр уурлахаараа угаасаа зодчихдог юмаа гэж хэлсэн байгаа. За тэгээ тухайн үед бол байрны эзний ажиглаж харснаар Аа гэх эмэгтэй өөрөө бүр нилээн нүдэнд харагдахуйц турчсан, салганаад явж исэн гэж байгаа. Ингээд хүүхдийн биеийн байдал нэг л биш байсан болохоор байрны эзэн түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. За түргэн хүлээх зураа тэдний нөгөө 8 тоот өрөөнд буюу герт нь ортол Агийн нөхөр гих залуу нь за түүнийг бол цаашдаа бүгдээрээ Б гэд яриа явчих. Агийн нөхөр Б гэртээ нэг л сонирн байдалтай гар хөлөө савчаад татганаад ер нь харахад нэг юм жирийн бус байдалтай маш их уур уцаартай гэртээ байж исэн. Тэгснээ цагдаа түргэн дуудаж яадгийм бэ? Угаасаа би наад хүүхдийн чи эцэг нь биш. Би эндээс явлаа. Асуудал үүснэ гэд тортой юм бариад гэрээсээ гараад яваад өгсөн. Байрны эзэн бол одоо хүүхдийн твэрчгсэн яах вэ хүүгээ сандраад байж исэн учраас тухайн залууг бол хоригулж одоо тэнцэн байлгаж тэмцэж чадаагүй. Тэгээ удалгүй цагдаа түргэн тусламж ирээд үзлэг хийгээд хүүхдийг яаралтай имлэг төргсэй. За ингээд угаасаа бүү юм болсон, гэр орны шалгасан, мэдүүлэг энтер аваад байж байтал орой 21-ээс 22 цагийн үед Агийн нөхөр Б гаднаас өөрөө эргээд ороод ирсэн. Тэгээд цагдаа нар Бг бол баривчилж авсан байгаа. За тэгээ энэ өдөр буюу 8 сарын 1-ний өдөр бол байрны эзнийг үнэхээр зочирдуулсан хид хідэн асуудал гарч ирсэн. За 1 настай хүүхдээ хан руу шидсэн гэдгээс гадна А, Б гэх эхнэр нөхөр хоёулаа нилээн одоо хүнд гэж хэлж болох бах сэтгцийн өвчтөе өөрчлөлттэй хүмүүс байсныг байрны эзэн олж мэдсэн. Мөн эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгчхөөд тэднийг хүлээж байх зуртаа байрны эзэн Аагаас чи хүүхдтэй ер нь хоолунд өгснө үү гэсэн чинь өөдөөс нь 2 хоног юм өгөөгүй гэж хэлсэн байгаамаа.
За ингээд шүүхийн шинжилгээтэй танилцъя, харамсалтай нь А, Б хоёрын хүүхэд нь бол эмнэлэгт хүргэгдэж очсон ч гэсэн 5 хоногийн дараа буюу 2023 оны 8 сарын 5-ны өдөр 20 цаг 35 минутанд нас барсан. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүүхэд бол тархиндаа маш хүнд битүү гэмтэлтэй, бүр тархины эдийн эвдрэл гэж биччихсэн байсан. Мөн ил харагдах гэвэл дух, баруун хөмсөг, эрүүнд нь цус хуралт үүсчихсэн байсан. Мөн дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохигдох, савах үед үүсгэгднэ гэж дурдсан байна. За ингээд тухайн үед амиа алдсан хүүгийн ээжээс буюу А гэх эмэгтэйгээс мэдүүлэг өгөхөд дараах мэдүүлгийг өгсөн байна. Яг мэдүүлгийг нь тэр чигт нь би уншаад өгье. 2023 оны 5 дугаар сард нэг удаа миний хүү манеж дээрээсээ унаж байсан. Тэр үед хүү алхаж байснаа алхахгүй болчихсон. Тухайн үед би аав ээжтэйгээ хамт амьдарч байсан болохоор аавд хэлсэн чинь хүүг уйлахгүй байгаа юм чинь зүгээр байхаа гэж хэлсэн. Түүнээс хойш 2023 оны 8 дугаар сард манай нөхөр ажилдаа явчихсан байх хойгуур би хүүгээ эхлүүлж дээш нь өргөж байгаад гарнаасаа алдаад санамсаргүй толгой хэсгээр нь орон дээр унгасан. Өөр байдлаар миний хүүгийн биед гэмтэл учирч байгаагүй. Би хүүгээ зүгээр байгаасай, хурдан эдгээсэй гэж залбирч байгаа. Би толгой хүзүүн эвгүй болцохоогүй байгаа даа гэж бодсон. Хүү унаад жоохон уйлж байгаад уйлах нь намдсан. Дараа нь хүүгээ аваад агаарт гарахад уйлахгүй л байгаад байсан. Миний хүү орон дээр унахдаа нүүрэн зурагдсан, баг зэрэг хөхөрсөн байсныг нэмж хэлэх гэсэн юм аа. Би хүүгээ хизээ унгааснаа санахгүй байна. 2023 оны 8 дугаар сард буюу нөхөр хүү бид гурав хамт амьдарч байсан үе гэдгийг л би санаж байна. Миний нөхөр би ямар ч хамаагүй шүү. Та нар нөхөрт битгий буруу зүйл хийгээрэй. Би хүүдээ каш, сүү, нухарш хуурай идэх юм байнга өгдөг байсан. Мөөмө хаяа л өгдөг байсан. Гэхдээ миний сүү татарсан болохоор хүүгээ угжиж сүү хийж хоололдог байсан гэсэн мэдүүлгийг бол А гэх эмэгтэй өгсөн байна. За тэгэхээр бүгдээрээ сая сонслоо. Энэ А гэх эмэгтэй 2023 оны 5 сард буюу нийтийн байранд ирж амьдрахаас өмнө нь өөрийнхөө ээж аавтайгаа хамт амьдардаг байсан юм байна. Тэгээ нас барсан хүүгээс гадна дахиад нэг хүүтэй юм байна. Нас барсан хүү болохоор түүний баг хүүн гэсэн үг. Ингээд А гэх эмэгтэйгийн гэр бүлийнх нь хэлэхдээ А болохоор 2012 онд байгаль хамгаалагч мэрэгчлэр их сургууль бол төгссөн. Тэгээ үүнийхээ дараагаар Солонгос улс руу магистрт суралцах гэж очоод тэгээ төгсөөгүй жирэмсэн болоод одоо том хүүгээ тэгээд буцаад ирж исэн. Тэгээ том хүүгээ бол төрүүлээд 2018 оноос хойш шизофрени кататоник хэлбэр, дараа нь 2020 оноос шизофрени хий үзэгдэл, димирлийн хам, шинж өвчний улмаас сэтгцэн эмнэлгийн хяналтанд орж байнга эмчилгээ хийлгэж байсан. Тэгээ сүүлд 2020 онд эмнэлэгт хэвтэж байхдаа нөхөртөөгөө сэтгцэн эмнэлэгт танилцсан байна. 2022 оны 2 сарын 7-ны өдөр бол одоо энэ сая нас барсан гэж хэлээд байгаа баг хүүг бол төрүүлсэн. Хүү амиа алдахдаа 1 нас 6 сартай байжээ. Эхлээд бүгдээрээ А гэх эмэгтэй тухай ярьж дуусгачаад тэгээ дараа нь үргэлжлүүлээд энэ нөхөр болох Б гэх залуугийн асуудлыг ярилцъя. За Агийн хувьд бол хэвийн байх үедээ ухаан санаа нь сайн, их сэргэлэн эмэгтэй гэсэн байна. Харин сэтгцийн өвчин нь хөдөлгөөрөө генетик нь л одоо гэрийнхэн бүх зүйлийг шалтгаангүйгээр цэвэрлээд эхэлдэг юм байна. Тэгээд уур уцаартай болоод ухаан мэдрэлгүй, хяналтгүй болоод эхэлдэг гэсэн. Бас хоол унд эд уу гэд өгөхөөр өвчин хөдөлсөн байхдаа ерөөсөө огт юу ч идэж уудаггүй. Тэгээд удаан хоосон явснаасаа болоод ухаан алдаад унчихдаг ийм шинж тэмдэгтэй эмэгтэй байсан юм байна. Нийтийн байранд анх нүүж ирсэн өдөр гээд байгаа 2023 оны 5 сард бол хүүгээ агаарт гаргана гэд гэрээсээ авч гараад одоо ээж аавтайгаа хамт амьдарч исэн гэрээсээ авч гараад гинэт алга болчихсон. Гэрийнх нь тухайн өдөртөө одоо гэрийнхээ ойр орчмоор хайж байгаад олоогүй. Тэгээ гайхаад яах уу гэд байж байтал фэйсбүүкээр бол өөрөө ээжтэйгээ холбогдоод баг хүүгийнхаа эцэг Бтэй би хамт амьдарч байна гэж хэлсэн маа. Тэгэхээр нь гэрийнх нь бол асууж шалгаагаад хаана хэрхэн ямар газар амьдарч байгаа юм бэ гэж асуусан чинь ерөөсөө хэлэхгүй нуугаад байсан гэж. Тухайн үед Агийн гэр бүл нь цагдаад хэлээд байгаа газрыг нь олуулдаг юм уу гэж бодож байснаа. За өвчин нь сэдрээгүй хэвийн байдал
байдалтай байгаа юм чинь хэсэг харзанхаар шийтсэн байна. Ингээд хэрэг гарсны дараа л цагдаатай холбогдоод энэ хоёрыг хүүхдтэйгээ нийтийн байранд амьдарч байсан гэдгийг нь мэдсэн. За Агийн аав нь хэлэхдээ 5 дугаар сард анх алга болоход нь л цагдаад мэдэгдэж хайж олдог байж дээ. Тэр л миний том алдаа боллоо гэж мэдүүлэхдээ дурдсан байна. Тэгээд хэрэг болдог өдөр буюу 8 дугаар сарын 1-ний өдөр цагдаагаас Агийн гэр бүл рүү залгаад Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хилтэс рүү яваад ортол байцаагчийн өрөөнд сэтгцийн өвчин нь хөдөлж өгсөн, турж ицсэн, нүднээс гарчихсан хүн аймаар юм сууж байсан гэж гэрийнхэн нь хэлсэн. Мөн тухайн үед гэрийнхнийгээ хараад огт танихгүй байсан. Ингээд Ааг бол авч яваад сэтгцийн эмнэлэгт хэвтүүлсэн байгаа. Ааг хяналтандаа авч эмчилж буй эмчийн хэлснээр сэтгцийн асуудал нь хөдөлсөн үедээ өөрийгөө хянах чадваргүй, өөртөө шүүмжлэлгүй болдог, өвчин нь догширсан болон солиорсон үедээ тун хэцүү байдалтай болж дийлдэхгүй авир ааш гаргаж бүр хүлүүлдэг бөгөөд удаан хугацааны эмчилгээний дараа засрал авдгаа гэж бичсэн байна. Дээр ярьсан Агийн өөрийнх нь мэдүүлэг дээр бол би хүүгээ зүгээр байгаасай хурдан эдгээсэй гэж залбирч байгаа гэж хэлсэн нь болохоор хүүхэд нь нас барсан тухай Аад огт хэлээгүй байсан юм байна. За одоо бүгдээрээ амиа алдсан хүүгийн аав гих Б гэх хүний тухай ярилцсан. За тэрээр бол Улаанбаатар хотод 1993 онд төрсөн. Уул нь бол англи хэлний багш мэрэгжилтэй гэсэн. Хүүхэд байхаасаа зүгээр байжгаад гинэтхэн өдөрт бараг 2-3 удаа ухаан алдаж ундаг. Тэгээ ухаан алдаж унахгүй өдөр гэж юу нь байхгүй. Тэгээ унахаараа нүүр ам толгоо гэд бүхэл хэсэгтээ гэмтэл авчихдаг байсан юм байна. Түүний ээжийн хэлснээр өглөө босоод ирэхээр маш сэргэг ухаан санаанч гэсэн хэвэн юм шиг байдаг. Үдээс хойш болоод ирэхээр нүд ам нь эргэлдээд хоол унд идэж ууснаа мэдэхгүй юм мартаж санаад байнга өлсөд ундаг мөн нүдний харц нь их ширүүн болоод эхэлдэг гэсэн байна. Ингээд ер нь бол Б гэх эрэхтэй орой алгон 21 цагийн үед бол им ууж унтдаг байсан. За сүүлийн жилүүдэд бол биеийн байдал нь улам муудаж байгаад 2020 оноос тархины гэмтлийн шалтгаанд сэтгцийн эмгэгээр одоо сэтгцийн эмнэлгийн хяналтанд орж явж агаад эмнэлэгт байхдаа А гэх эмэгтэйтэй танилцсан. Б гэх залуугийн ээжийн хэлснээр А нь бол гэрээсээ ороод Б-гийн гэрт хүрээд ирдэг. Тэг хэсэг гэрт нь хамт амьдарч агаад аав ээж нь ирээд гэрлүүгээ охиноо аваад явдаг байсан юм байна. За одоо бүр хамгийн сонин нь тэр нийтийн байранд нүүж орсон гэдэг 2023 оны 5 дугаар сард бол А гэрээсээ гинэтхэн гараад хүүхдээ аваад цутаацсан гэдэг та. За тэр үед бол Б уул нь сэтгцийн эмнэлэгт хөвтөжсэн юм байна. Тэгсэн чинь тэр өдөр Б-гийн ээж нь гэртээ байж исэн чинь ээжийнх нь утсанд хүүгийнх нь группийн мөнгө ордог данснаас нь зарлаг гарсан гэсэн мэдээлэл ирсэн. Тэгэхээр нь ээж нь гайхаад сэтгцийн эмнэлэг рүү холбогдоод асуусан чинь Б гэх залууг одоо ихнэр Аа нь ирээд эмнэлгээс аваад гаргачихсан гэж хэлсэн байна. Энэ дээр бол би бүр үнэхээр гайхсан. Сэтгцийн өвчтөе хүн очоод нөгөө сэтгцийн өвчтөе хүнээ эмнэлгээс гаргаад авчаар яг яах юм бол Аа ч нь өөрөө энэ эмнэлгийнхаа хяналтанд байдаг штэ тий эмчнэр нь бол танина. За тухайн үед бол таниагүй юм аа, таньдаг эмч байгаагүй юм аа гэж бодоход сэтгцийн асуудалтай хяналтанд байдаг хүнийг одоо яг тогтсон асран хамгаалагчт нь хүлээлгэж өгдөггүй юм байх та гэд би бүр үнэхээр гайхлаа. Та бүхэн бас энэ дээр юу гэж бодсноо бичээрэй. Мөн энэ чиглэлийн мэрэгжилтэй ч юм уу хүмүүс байх юм бол учир шалтгааныг нь бичээд өгөөрэй. За тэгээд Б-гийн ээж нь бол хүүг нь эмнэлгээс авч гарсныг мэдмэгцээ Аа руу ярьсан. Тэгсэн чи та санаа зовлтгүй таны хүүхдийг би харж хандж байгаа. Бид хоёр хамт амьдрнаа гэд уцаа тастаад байсан гэж байгаа. Тэгэхээр нь Б-гийн ээж нь бол за хэсэг хамт байгаад амьдраад үзэгдээ гэж бодоод хайгаагүй юм байна. Ингээд А, Б гэх хоёр сэтгцийн одоо асуудалтай эрэгтэй эмэгтэй хоёрын гэр бүлийнх нь аль алин цагдаад мэддэхгүй. За хоорондоо амьдраад үзэгдээ. За яах вэ гэд орхичихсан байгаа. Нэг нас 6 сартай хүүхэдтэй нь хамт хоёр сэтгцийн асуудалтай хүнийг ингээд зүгээр явуулсан байгаа байхгүй юу? За ингээд А, Б гэх хосууд Баянгол дүүргийн 11-р хороонд байх нийтийн байранд 5 дугаар сарын сүүлчээс 8 дугаар сарын 1 хүртэл нэг ой 6 сартай хүүхдээ хэрхэн яаж амьдруулж байсан гэдгийг бол хинч мэдээгүй. Нийтийн байрны эзнээс өөр тэр хоёрт анхаарах, тэдний хүүхдэд анхаарах хүнгүй явсаар хөөхийхүү нас барсан байна. Тэг би бас бодсон л доо хэрвээ энэ хэрэг тухайн үедээ нийтэд цацагдаад хэвлэл мэдээллийн байгууллага
байгууллагын маань сайхан дэлгээд өгсөн бол бүр нарийн ширийн асуудлууд одоо олон гэрч нар ч юм уу тий гарч ирэх байсан ч юм билүү хэмэдлээ. Ер нь бол миний уншсан шүүхийн шийдвэр дээр мэдээлэл тунчиг хомс байлаа. Тэгээ одоо бүгдээрээ Б гэх залуугийн сэтгцийн өвчний тухай дэлгэрүүлж ярилцаад дараагаар нь шүүх хурал руугаа орцгоё. За шүүх сэтгэц эмгэг судлалын сэтгцийн эрүүл мэндийн төвийн шинжээчийн 11 эмчийн дүгнэлтэнд тусгаснаар Б нь 2005 оноос эхлэн одоо хүртэл F078 гэсэн тархины гэмтлийн шалтгаанд сэтгцийн болон зан үлийн эмгэгтэй байна гэсэн байна. За энэ сэтгцийн өвчин нь болохоор олдмол шалтгаантай байдаг гэсэн үг. Жишээлх юм бол хүн унаж бэртэх, босолд орох, тархиндаа гэмтэл авах, эсвэл тархины цус харвалт, тархины хавдар гэх мэт олон төрлийн одоо тархины гэмтэл, өвчлөл, тархины үйл ажиллагааны доголдолоос үүдээд хүний зан авир, хувийн байдал, үйл хөдлөл зэрэг нь өөрчлөгддөг, бухимдуу шинжтэй болдог, мөн оюун ухаан нь балартаж, орчиндөө болон бусдад аюул учруулах, эрсдэлтэй үйлдэл хийх боломжтой гэж ойлгож болох юм байна. За гэхдээ шүүхийн шийдвэр дээр хэд хэдэн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийг харьцуулж уншаад миний ойлгосноор гэх юм бол Б-гийн энэ F078 гэсэн онш нь Демирлийн хам шинж нь илэрхээрээ F006-гийн 2 гэсэн өөр онш болж хувирна гэж дурдсан байсан. За онлын хувьд бол хэрвээ энэ сүүлийн F6-гийн 2 гэдэг эмгэг нь Демирлийн хам шинжээр дахилт өгсөн байх үедээ гэмт хэрэг үйлдсэн байх юм бол хэрэг хариуцах чадваргүй болно. Хэрвээ Демирлийн үедээ биш, засрал сайжрлын үедээ гэмт хэрэг үйлдсэн байх юм бол хэрэг хариуцах чадвартай болно. Тэгэхээр нэгт оншийг нь яг баттай болгох, оншийг нь баттай болгосныхоо дараагаар сайжрал засралынхаа үедээ байсан юм уу? Эсвэл Демирлийн хам шинжэн дахилт өгчихсөн энгийнээр өвчнөн сэтэрчихсэн байх үедээ гэмт хэрэг үйлдсэн юм уу гэдгийг яг баттай болгож ийж энэ Б гэх залууд ял оногдуулах уу? Эсвэл эмнэлгийн чанартай албадлаг хэрэглэх үү гэдэг нь тодорхой болно гэсэн үг. За тэгээ Б бол гэмт хэрэг үйлдэх үедээ болон гэмт хэрэг үйлцэгдснээс хоошоогоо бол хэдий сэтгцэн эмгэгтэй байсан, унаж татдаг, ухаан алддагч гэсэн өөрийнхөө хийж байгаа үйлдэлийг зөв ойлгож, мэдэж, удирдах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэж хэд хэдэн эмч нар дүгнсэн болохоор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Б бол хэрэг хариуцах боломжтой гэсэн байна. За ингээд шүүх хуралдаан болжээ. Улсын прокурор болохоор шүүхийн хилэлцүүлэгт дурдахдаа шүүгдэгч Б-г тухайн өдөр гэртээ байсан нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогддог гэдгийг бол хэлсэн. Харин А гэх эмэгтэйг энэ хэрэгт бол холбогдуулж татаагүй юм байлээ. Зөвхөн нөхөр болох Б-г нь татсан байгаа. Дээр дурдсанчлан сэтгцэн эрүүл мэндийн төвийн шинжээч 11 эмчийн дүгнэлтээр мөн яг сэтгцэн асуудлыг нь баттай болгохоор нэмэлт шинжээжийг хүртэл оруулж дүгнэлт гаргасан. Тэгээд Б хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт бол гарсан учраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын 7 дахь заалтанд заасан буюу хохирогчийг бие хамгаалж чадахгүй нэг настай хүүхэд болохыг нь мэдсээр байж алсан байна. Тиймээс гин буруутай тооцуулмаар байна гэж прокурор бол санал гаргасан. Харин Б-гийн өмгөөлөгч нь болохоор энэ хэрэгт нотлбол зохих байдлыг бүрэн дүүрэн нотлоогүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэрч наран гэрлийн буюу одоо нийтийн байрны эзний ганцхан тэр мэдүүлгээр л Б хүүгийнхээ амь насыг хохироосон гэж буруутгаж байна. Гэрч наран гэрлийн мэдүүлэг бол Аагаас сонссон дамжмал шинжтэй мэдүүлэг шүү гэж байгаа. Дээр дурдсан те бүгдээрээ байрны эзэн Аатай шатан дээр таарахад манай нөхөр хүүхэд шидсэн гэж хэлсэн. Тэрийг ярьж байгаа. Байрны эзэн бол өөрөө хүүхэд шидэж байгааг нь хараагүй Аагаас сонссон. Дамжиж ирсэн мэдүүлэг гэж байгаа. Мөн А гэх эмэгтэйг нөхөр Б-гээсээ ч илүү сэтгцийн хуурц өвчтэй. Тиймээс Аагаас гарсан дамжмал мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй гэдгийг бол Б-гийн өмгөөлөгч нь хэлж байгаа. Мөн сэтгцийн оншийнхын хувьд бол хэрэг хариуцах чадвартай чадваргүй эсэх дээр нь маргаж хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байгаагаа өмгөөлөгч нь илэрхийлсэн байна. Харин шүүхээс болохоор Б-г өөрийн төрсөн хүүгээ бие хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг нь мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан үйлдэл хийсэн байна
байна гэж шүүх бүрэлдэхүүнд дүгнэж өмгөөлөгчийн саналыг нь бол хүлээж аваагүй. За өмгөөлөгчийн саналыг ер нь хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн байна. Ингээд шүүхээс Б гэх хүний хувийн байдал, унаж татдаг өвчин, эмгэг зэргийг нь бүхий л талаас нь харгалзаж үзээд түүнд 12 жилийн хорих ял онож, ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлсэн байна. За тэгээ бүгдээрээ дээр дурдсан штэ те, яллагдагч буюу одоо Б гэх залууг хэрэг хариуцах чадвартай юу, чадваргүй юу гэдэг юм хоёр талтай эргэлзээтэй байсан. Тэгвэл хэрэг гарсан өдрөөс хойшоо 2024 оны 11 сарын 14-ний өдрийг хүртэл бүтэн жил гаруй хугацаанд Б-г сэтгцэн эмнэлэгт албатан эмчлүүлж байсан. Маш олон сэтгцэн эмчийг оролцуулж давтан дүгнэлт хийсэн гээд 4 удаагийн шүүх хурал бол болсон байна лээ. Тэдгээр дундаас нь хүчин төгөлдөр буюу 2024 оны 11-р сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолд үндэслэн энэ дугаарыг бэлдэж хүргэлээ. Өмнө нь хүүхдийн хүчирхийлэлтэй хүүхэд алсан ч юм уу те хид хідэн хэрэг бол ярьж байсан. Гэхдээ энэ хэрэг бол сэтгцийн өвчлөлттэй, сэтгцийн асуудалтай хүмүүс үйлдсэн гэдгээрээ энэ дугаарыг зайлшгүй оруулах хэрэгтэй юм байна. Хүмүүс огт сонсоогүй байхаа гэж бодоод орууллаа. Тэгээ манай байнгын сонсогчид бол мэдж байгаа. Миний хувьд анагаах ухааны эсвэл хууль эрх зүйн яг мэрэгжлийн эксперт хүн биш учраас хэтэрхий явцуу мэрэгжлийн бас үг хэллэг хэрэглэж тайлбарлаж байгаа бол одоо мэрэгжлийн хүмүүсээс нь уучлал хүсье. Заримдаа бас зарим сонсогчдын хүлээлтэнд нь хүрэхгүй болохоор урам нь хугараад байт юм шиг үлээ. Би одоо сэтгүүлч ч юм уу, телевизийн сурвалжлагч биш учраас сонсогч та хит өндөр хүлээлт битгий тавиарай. За өнөөдрийн дугаарыг энд хүрээд бүгдээрээ өндөрлөе. Та бүхэн хэргийн тухай өөрт төрсэн санал сэтгэгдлээ заавал бичиж үлдээгээрэй. Мөн лайк болон subscribe тавьчаад дарахаа битгий мартаарай. Тэгээд бас дэлгэцэнд харагдаж байгаа энэхүү QR кодыг уншуулан час өдөр суугаад дэмжиж шилжүүлэг хийх боломжтой шүү. За тэг бүгдээрээ тун удахгүй эргээд дараагийн дугаараараа уулзъя. Түр баяртай сонсогчдоо.